Есүс газар дээр юу зурсан юм бол дэлхий дээр одоогоор тийм өндөр байх, барилга байх боломжгүй байна. Эцсийн хүн тусалсан нь яг л надад буюу те бурханд хийж байгаа үйлдэлийг тэр газар дээр юу зурсан нь хүнд ч хамаагүй. Хэрвээ хамаатай эсвэл энэ Библиэлд бичигдэл байсан. Энэ киноноос юу сурч болох вэ? За, үгийн цаг руу орцгоё. Амен. За тэгэхээр энэ Одиссей гэдэг киногоор ер нь те үг хуваалцъя гэж бодсон. За энэ маань болохоор те ерөнхийдөө бол Трой гэдэг хотод болсон дайны тухай ер нь яригддаг домог байна. Тэгэхээр домог түүхээс юугаар ялгаатай вэ мэд хүмүүс ээ нөө. За хэрвээ бид нар харах юм бол те Монголд нэг домог байдаг Тайхар чулуун домог гэдэг. За Тайхар чулуун домог гэхээр ер нь энэ бодит болсон зүйл гэж боддог та нар. Үгүй те зүгээр аливаа нэг зүйл энэ том чулуу яагаад гэгээ хээр талд ганцаар байгаа те. Тэгэл ер нь те ингээд ам дамжиж ирсэн нэг юм энэ чулууг арай нэг утга учиртай болгох гэж те нэг болгох гэж одоо үүссэн юм домог байна. Тэгэхээр яг энэ Одиссей кино маань яг энэ Тайхар чулуун домогтой ижилхэн буюу энэ Трой хотын дайн болсныг арай юм те аман зохиолын ийм домог болгосон ба. Тэгээ бүгдээрээ энэ киноноос юу сурч болох вэ? Тэгээ энэ итгэгч хүмүүс энэ киноноос юу сурч болох вэ гэж байгаа. Яг хөө энэ кинон дээр те ингээд хэдий энэ одоо юм Европоос үүдэлтэй жоохон грек талдаа домог болчраас яг тэр хотын соёлын одоо шүтдэг хиймэл бурхтуудын тухай гардаг. Гэтэ бид нараас эндээс сурч болох хэдэн зүйлс аа. Тэгээ бүгдээрээ эхний сурч болох зүйлс рүү орчих байгаа. За энэ дээр болохоор тэ эхний зүйл маань болохоор help stranger буюу тусламж хэрэгтэй хүн туслах тухай гарч байгаа. Матай 25-ын 34-өөс 40 ишлэлийг бүгдээрээ хамтаа уншицгаая. Тэгээд хаан баруун талдаа байх ёстод хэлхэн. Эцгээр минь өрөөгдөх ёстой наашир ертөнцийн суурьаас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсгая гэж байна. Энэ ягаад баруун талдаа байх ёстод хэлхэн гэж байгаа гэхээр хэрвээ та энэ Матай 25 дахь бүлгийг унших юм бол яг шүүлтэд ирэхдээ Есүс яг зүүн гар талдаа те гим нүгэлтнүүдийг баруун талдаа зөвхт хүмүүсийг тусаарлаж байгаа. Тэгээ баруун талдаа байгаа зөвхт хүмүүст ийм хүлж байгаа. Тэгээд хаанчлалыг ертөнцийн суурьаас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсгая гэж байна. Учир нь өлсөж байхад минь та нар надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн. Харь хүн байхад минь өрж оруулсан гэж. Тэгээд дараагийн ишлэлдэр нь нүцгэн байхад минь намайг хувцасласан. Өвчтөй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь над дээр ирсэн билээ гэхэд зөвхт хүмүүс түүнд эзэн бид хизээ өлсөж байхыг тань хараад хооллож цангахтай нь уух юм өгсөн бэ гэсэн байна. Хизээ бид харь хүн байсныг тань хараад өрж оруулан нүцгэн байхад тань хувцалсан бэ. Хизээ бид өвчтөй байхыг тань хараад эргэж шоронд байхад тань оцсон юм бэ гэж. Тэгээд өвчтөр тэгэхэд хаан тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дор тэгэд ийн үлдсэн бол надад хийсэн хэрэг гэж хэлнэ. Тусламж хэрэгтэй хүмүүс тусалсан нь те яг ингээ бурханд хийснээр тооцогдно гэдэг чинь. Тэгэд энэ Одиссей гэдэг кинон дээр те та хэрвээ тусламж хэрэгтэй нэгэн буюу танихгүй хүн ингээ те таарах юм бол нэгдүгээр дүрм гэж байгаа. Та гэртээ өөрж оруулаад тэгээ хоол унд санал болгоод ингээд аюулгүй байрыг санал болгох хэрэгтэй. Тэр хүнтэй яриа өдөштэй хаашаа явж байгаа гэдгийг асуухаас өмнө та түүнтэй ингээд амар тайван байдал хоол ундыг санал болгох хэрэгтэй гэж байна. Хэрвээ та санал болгохгүй бол тэр таны бурхан байж мэдэн шүү гэд. Тийм зүйл ингээ энэ Одиссей гэдэг кинон дээр гарч байгаа. Хэрвээ та энэ киног үзэж байхдаа те энэ ишлэлийг мэддэг байсан бол яг энэ Матай 25 дахь бүлэг тань санаанд орхосон. Яагаад гэвэл Есүс та нар тусламж хэрэгтэй, идэж уух тэ хэрэгцээтэй хүн тусалсан нь яг л надад буюу те бурханд хийж байгаа үйлдэлээ гэдгсэн ба. Тэгэхээр бидний нэгдүгээр сурах зүйлс бол те яг л тусламж хэрэгтэй хүн туслах. Матай 25-ын 34-өөс 40-дэр дурдсан. Тэгээ яг энэ ишлэлийн дагуу те бүгдээрээ цаашдаа те
өнөөдрөөс хойшоо тусламж хэрэгтэй хүн тусалцгаая. Амен. За тэгээд хоёрдугаар зүйл нь болохоор Бурханаас эмээх. Тэгээ уг кинон дээр болохоор хүмүүс дайнд явахынхаа өмнө ч юм уу те эсвэл дайнаас эрэхтэй ч гэсэн ингээд Бурхан тэд нар өөрсдийн итгэдэг Бурхандаа залбирдаг ба. Тэгвэл энэ эртний хүмүүсийн амьдралын хувьд те дайн гэдэг юу гэж бодож байна та нар? Эртний хүмүүстэй дайн хийгээд тэгээд тэр тухайн хотоо эзэлж чадах юм бол тэр хотод байгаа те алт эрдэнэс бүх зүйлсийг өөрсдөө аваад нэг ёсны те өөрсдийнх нь ажил болоод ийм цалин болж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар те аливаа ажиллаа хийхдээ ажилдаа явахдаа Бурханд залбирдаг билүү та бодоод үзээрэй те. Өглөө босоод Бурхан ажил руугаа явж байхдаа ч юм уу те Бурхан та өнөөдрийн ажлыг минь те ивэж өрөөж өгөөрэй гэж залбирдаг билүү. Тэгээ Бурханаас эмээх тухай гарч байгаа. Тэгээ бүгдээрээ ишлэлийг харах юм бол Дуулал 103:11 дээр учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг түүнээс эмээгчдэд түүний хайр инрэл агуу их юм а гэж. Тэгээ дараа нь болохоор эзнээс эмээх нь чухам юм. Үүгээр бэлгагч нь амар нойрсож гай хөнөөл ис амсна. Тэгээ сургаалт өгсдөр болохоор эзнээс эмээх нь амийн ундраг. Үхлийн зангнаас инэл зайлуулдаг гэсэн ба. Тэгээ энэ кинон дээр те хичнээн Бурханаасаа эмээгээ залбирсан ч гэсэн тэр одоо дайчд те гай зовлонт тулгардаг ба. Гэтэ бидний Бурхан те тэр кинон дээр гардаг Бурхан биш. Бидний Бурхан те үнэхээр бүх зүйлсийг удирдах биднийг хамгаалдаг Бурхан ба. Тэгээ сургаалт өгс тэр те эзнээс эмээх нь амийн ундраг гэсэн ба. Үхлийн зангнаас инэл зайлуулдаг. Тэгэхээр бидний Бурхан бол тэгээ танд тэгээ эрүүл мэндэд чинь ямар хэрэгцээтэй зүйлс юм тулгамж байгаа асуудал вэ нүү? Хэрвээ та Бурханаасаа имэж байгаа бол тий Бурхан таныг үхлийн зангнаас зайлуулна. Амен. За тэгээ бүгдээрээ бидний одоо гуравт сурч болох зүйл бол боломжгүй зүйл гэж байхгүй гэж. За тэгэхээр энэ кинон те IMAX буюу дэлгэцэн дээр гарсан. Та нар ер нь бүгдээрээ харж байгаа те тиймэрхүү бүр юм одоо сурчлага зарууд хүртэл явж байгаа. Тэгэд дараагийн слайдыг гаргаад өгөөрэй. За энэ IMAX дэлгэцэн тохируулж IMAX гэдэг камер гаргасан. За энэ камер нь болохоор 1000 фит буюу ер нь 300 метрийн урттай ийм хальс байгаа юм байна. За тэр хальс нь зөвхөн 2 минут 45 секундын л бичлэг хийдэг гинэ. Та хэрвээ те цагийн кино үзэж байгаа бол тэр киног чинь 2 минут 45 секундээр салгаад бичиж байгаа гэсэн. Тэгэд энэ Одиссей гэдэг кино нь болохоор 172 минут буюу 2 цаг 52 минутын кино байх нь. Тэгэд энэ 2 минут 45 секундын хальсыг ашиглалаа гэж бодоход ойролцоогоор 60 гудаа энэ хальсаа ингээд сольж ашигласан байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр одоо зөвхөн уцаа гаргаад рекорд дараад ингээд бичлэг хийхдээ тэгээ ямар ингээд олон асуудал тулгардаг үлээ те. За чи ингээд байраа солио ингээ гэл. Тэнгууд 63 одоо хальсны магазин солих боломжтой гэж. За тэгвэл хэдүүлээ дараагийн слайдыг харах юм бол энэ кинонд нийтдээ 63 удаа хальс солих боломжтой байгаагаас за энэ кинон дээр 172 минутын кино хийхэд 63 удаа хальс солих боломжтой тийм үү? Гэхдээ энэ кинон дээр болохоор 2100 удаа хальс сольсон гэж байгаа байхгүй юу? Энэ нийтдээ заяа 2.1 сая фит буюу тэгээ 640 км-ийн урттай хальс ашиглагдсан гэж байна. Тэгээ би бодлоо л да. За ингээд суглаанд ирсэн хүмүүстэй энэ 640 км-ийн уртыг хэр өндөр урт болохыг яаж ойлгох уу гэж одоо аяас асуусан байхгүй ингээд 640 км-ийн өндөр юу байж болох вэ гэсэн чинь дэлхий дээр одоогоор тийм өндөр барилга байх боломжгүй байна гэдэг ч аахгүй. Дэлхийн хамгийн өндөр барилга юу гэдэг юм бэ та нар? Бурж Калифа тий. Тэр болохоор тий 1 км ч хүрдэг юм байна. Дээшигээ нэг 800 метрийн өндөртэй байлуу. Тэгсэн чи хэрвээ энэ газраас дээшээ 640 км явна гэвэл задгай сансарт гарах өндөр гинэ. Тэгэнгუთ тийм их хэмжээний зүйлсийг
одоо хальсыг ашигласан байгаа байхгүй. 2100 удаа сольсон. Аль аймаг руу 640 км эдгийг мэдэхгүй л та. Гэтэ тэ Эрдэнэтрүүл нэг 400 гаруй километрт машин цугаа явахад ямар хэцүү гэдэг үлээ те. Тэгж яхад энэ киног ингээд боломжгүй зүйлийг ингээд болгосон гэдгээрээ энэ одоо Одиссей гэдэг киноос ингээд алдартай байгаа байхгүй юу. Тэгээ би танаас асуумаар ингээд хэрвээ та бууж өгч байгаа бол би танаас асууя те. Та ядаж at least 2100 удаа оролдож үзсэн үү? Тэ? Хүмүүс амар нөгөө гэрлийг бүтээсэн Томас Эдисоны жишээг авдаг штэ тий. Айгу олон удаа алдаж үзсэн гэл. Тэгсэн чинь энэ бүр 2100 удаа тий оролдож үзээд ингээд энэ бүрэн хэмжээний кино болгосон байна. Тэгээ бүгдээрээ Библийн ишлэлүүдээс харуул тий. Одоо жишээлбэл тий энэ киног тий итгэдэг хүн ер нь хийгээгүй юм байлаа л тий. Яг уу энэ киноны одоо найруулагч буюу Кристофер Нолан гэдэг хүн багадаа нөгөө христчэн сургуульд суусан гэж бичигдснээс яг одоо л өөрийгөө христчэн гэж ингэж зарлалт юм байлээ. Гэтэ ингээ бодоод үзэхээр яг ингээд багадаа тий христчэн сургууль сурж исэн. Тэгснэ Кристофер гэдгийн одоо эхний тий өсгүүдийг харуул яг Christ гэдэг үг байгаа байхгүй. Тэгүн гот яг аав ээж нь тий яг магадгүй итгэж байсан болов гэж би бодсон байхгүй. Тэгээд яг хүүхдээ тий багт нь яг христчэн сургууль сургуулсан. Тэгээд нэрэн дээр нь ч гэсэн тий энэ Кристофер Нолан гэдэг нэрийг өгөх хүртэл юм утга учиртай байсан баха гэдэг. Тэгээд бид нар те итгэгч хүмүүс шүү дээ те бид нар бурхантай хүмүүс. Тэгвэл бүгдээрээ Филиппой 4:13-ыг харуул те намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чаднаа гэсэн мөн. Амен. За бүгдээрээ Лук 1:27-ыг харах юм бол учир нь бурханд боломжгүй юм гэж нэгч байхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр та нар хажуудалтайгаа хүмүүстэй хэлэхгүй бурханд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй. Хэрвээ та те нэг зүйл ингээ хан мөргөө тулаад байвал те ядаж 2100 удаа оролдож үзчихэд над дээр ирээрээ за. За бүгдээрнгийнх нь дөрөвт сурах зүйл бол өрөвч зөөлөн сэтгэл гэж байна. Тэгээ дараагийн слайдыг гараад өгөөрэй. За энэ бол те энэ Одиссей кино Одиссейгийн домог үүсэх болсон шалтгаан ба. Бүгдээрээ энэ модон морьтой түүхийг мэд хүмүүсээ гараа өргөж. Энэ түүх дээр те ингээд энэ одоо бүр түүхийг жоохон дэлгэрэнгүй болгол хоёр хот 10 гаруй жил ингээд байлцсан байгаа. Энэ одоо домог дээр. Тэгээ 10 гаруй жил байлдаад ерөөсөө ялахгүйсэн чи Одиссей гэдэг баатар болохоор ийм модон морин дотор хүмүүс хийгээд тэгээд ингээ хот руу оруулъя гэсэн юм. Тэгээд та нар зарим нь гайхчихж магадгүй. Гэтэ энэ одоо дайтж байгаа хүмүүс ингээд дайтгаа зогсоогоод бэлэг өгөх нь ингээд ив найрамж гинэ гэсэн илэрхийлэл байсан байгаа тухайн үед болохоор. Тэгээд Одиссей болохоор ингээд ийм тэгээд сэргэлэн гэх юм уу залжин арга гаргаад цэргүүдээ те зарим цэргүүдээ ингээ модон морин дотор хийгээд тэгээд ингээд эсрэг дайчилсан одоо ус нь хот нь болохоор ингээд ив найрамдлыг бэлэгж байгаа юм байна гэж бодоод энэ модон морийг өөрийнхөө цайз руу оруулсан байна. Тэгээ цайз руу оруулсны дараа энэ модон мориос нөгөө эсрэг талынх нь хотын цэргүүд гарч ирээд цайзын хаалгыг нээсэн байна. Тэгээд энэ одоо модон морийг сэтсэн Одиссей Батар маань тухайн байлдаандаа ялалтыг авчирсан. Тэгээд энэ дөрөвт бидний сурах зүйл болохоор өрөвч зөөлөн сэтгэл гэсэн шүү дээ тий. Тэгэд энэ кино Одиссей гэдэг кино амар шүүмжлүүлж байгаа байхгүй юу? Одоо кино шүүмжлэгч нараас яагаад шүүмжлүүлж байгаа вэ гэсэн чинь Одиссей гэдэг баатрыг илүү юм христчэн занд өрхтэй харагдуулсан байна гэдгсэн нэ. Яагаад тэрийг ингээд судлаад үзсэн чинь Одиссей ийм залжин арга ашиглаж тухайн хотыг эзэлж тий хүүхдүүд, эмэгтэйчүүд тухайн ингээ хотын те гой сайхан зүйлсийг алж хядаж шатаасандаа ингээ Одиссей харамссан байгаа ингээд ийм залжин арга ив найрамдлыг бэлэгдэж ингээ модон морь өгж ийн гэж хэлсэн ирнэ яг үнэндээ тухайн хотыг те сүрүүлэх занг байсан байна. Тэгээ Одиссей энэ кинон дээр те ингээд ийм зүйлс хийсэндээ ингээ харамсаад тэгээ ингээ гуниглж байгаа байдлыг илэрхийлсэн байна. Тэгээд одоо нөгөө кино шүүмжлэгч нар болохоор ингээд Одиссей Баатрыг христчэн дүр төрхтэй болголоо гэдэг
илүү юм зөөлөн болгож гэд. Тэгэхээр би яг боцсоохгүй. Тийш үү ингээд. Христ чи бид нар л зөөлөн сэтгэлтэй те уярч инэрч хайрлахгүй бол өөр ямар хүмүүс те инэрч хайрлах юм бэ бусдыг. Тэгээ бүгдээрээ Эфес 4:32-ыг хамтаа уншицгаая. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр ханд гэж. За нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаж чаддаг хүн байна уу? Ер нь хэцүү те. Яг ингээл ууралцсан үед. Тэгэхээр би те сэтгэл зүйч юм байна. Тэгээд Австралийн яг нөгөө Living Wholeness гэдэг ингээд итгэгч сэтгэл зүйч нарыг бэлддэг юм сургалт явдаг байхгүй юу? Тэгээд тэнд нөгөө Zoom-ээр яг ковид үед болохоор Zoom-ээр яг онлайнаар тэр Австралиас хүмүүстэй холбогдоод ингээд сурж ирсэн. Тэгээд тэр үед болохоор бид нэг Христийн Есүсийн түүхийг яриад бид ингээд ярилцсан байхгүй. Тэр ямар түүх байсан бэ гэхээр бидний яг хичээл болохоор ер нь бас юм уучлаж одоо инэрч байх гэсэн. Тэгээ заримдаа хүний уучлах айгүй хэцүү байдаг те. Ер нь уучлах чи хэцүү шүү дээ. Гэтэл ингээл Библиэл дээр те 70 дахин 7 удаа уучлал гээл. Тэгэл энэ ишлэлээр ч гэсэн те би биенээ уучил, нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр ханд гэд. Тэгсэн чинь сэтгэл зүйн үүднээс болохоор одоо та хэрвээ уурлаж уураа барьж чадахгүй тесэрдэг хүн бол 10 секунд дотроо тоол гэд ер нь тэгдэхгүй. Ихэнх сэтгэл зүйч нарын өгдөг хамгийн анхны одоо зөвлөгөөнүүдийн нэг. Тэгэнгүүт та хэрвээ уурлах гэж байгаа бол 10 секунд дотроо тоолох чи бас хэцүү шттэ те. Юмд бараа газ тоолно шттэ. За 1 2 10. За тэгсэн чинь Библийн түүхтэр те нэг завхаарсан эмэгтэй хүмүүс Есүс дээр авчираад тэгж байгаа байхгүй. Энэ бол те хуулийн дагуу ингээд чулуугаар шидэж алуулах ёстой штэ гэд. Тэгсэн чинь Есүс газар дээр юм зурсан байгаа л да. Тэгээ газар дээр юм суугаад юм зурж исэн чи хүмүүс бас ингээд одоо Есүсээс шаардал гэсэн ингээд чулуу шидэж алах ёстой штэ гэд. Тэгээ Есүс газар дээр юм зурж дуусаад ингээд босноо. Та нар дундаас гим нэглгүүн чулуу шидэ гэд тэгсэн байгаа байхгүй. Яагаад Есүс тэгээ бид нар одоо тэнд мундаг сэтгэл зүйчнэрээ ингээд байгаа штэ. Тэгээ бид нар ярилцахгүй. Есүс газар дээр юу зурсан юм бол та нар энэ Библийг уншихдаа ер нь тэгж бодж үзсэн үү? Есүс газар дээр юу зурсан бэ? Тэгээ маа яг хичээл заажсан багш хэлсэн байхгүй юу? Тэр газар дээр юу зурсан нь хүнд ч хамаагүй. Хэрвээ хамаатай эсвэл энэ Библиэлд бичигдэл байсан. Есүстэй загалмаа зурлаа ч юм уу те. Эсвэл Есүс одоо юу гэдэг Давидын од зурлаа. Тэгэл тэднэрээ тэрийг нь хараад хүмүүстэй ингээд одоо ухаарал нүгэлгүүн чулуу шидэ гэсэн чи бүгдээрээ нүгэлтэйгээ ухаарсан ч юм уу те. Хэрвээ тэр газар дээр юм зурсан юм хамаатайс бол Библиэлд тэр бичигдэлээс байхгүй юу. Гэтэ энэ Библиэлд тэр бичигдээг байгаа нь Есүс яг тэр 10 секундын дүрмийг ашиглажээ гэж ярилцсан байхгүй бид нар. Тэ Есүс газар дээр суугаад яг нэг юм зурж байгаа те нэг хэдэн секунд болно шүү дээ тэр чинь сууж босоход л 2 секунд гэж одоо нийлээд 4 секунд гэж бодоход нэг газар дээр нэг жоох юм зураал те. Тэгээ яг нөгөө энийг яг биологийн үүднээс үзэх юм бол хүний яг нөгөө духны дэлбэн шийдвэр гаргадаг бас хэл яриаг одоо өдөрдөг байхгүй юу. Яг сэтгэн бодох бол өөр бусад дэлбэн хэлтэн лүү явна. Хэрвээ та юм ойл одоо тэр хүмүүс ууралцсан байгаа шүү дээ. Ууралцсан байгаа үед нь Есүс яг газар дээр юм зураад тэднийг бүх тархиа ашиглаж сэтгэн бодох хугацааг өгсөн ба. Тэгээд яг Есүс те гим нүгэлгүүн чулуу шидэ гэхэд бусад хүмүүс яг сэтгэн бодохтой бүх тархиныхаа дэлбэн ашиглалтны улмаас шидэв. Хэрвээ яг бүгдээрээ нь ууралцсан байхад нь Есүс гим нүгэлгүүн чулуу шидээг бол баг ууралцсан байгаа хүмүүс чинь те би нүгэлтэй яасан ч яа гэм аа тэгээ чулуу шидэх боломжтой шүү дээ тэр чинь. Есүс харин яасан бэ? Яг энэ дүрмийг ашигласан байгаа байхгүй. Тэгээ Есүс те уусаа бидний бүтээгч юмцэн те бидний тарих бие физиологи яаж ашигладгийг мэдж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ийм ингэж ярилцсан байгаа тэр хичээл дээр. Тэгэхээр бүгдээрээ энэ яг Эфес 4:32 дээр гарсан шиг те. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлаа гэж. Тэгэхээр та нар хэрвээ уурчин хүрвэл тэгээ нэг нэгнээ инэрч айдуу зөглөн хандаж чадахгүй байвал тэ 10 секунд тоол эсвэл тэ
газар дээр суугаад нэг зураг зараад үзээрэй. За бүгдээрээ дараагийн ишлэгийг харцгаая. За тэгээ Колосе 3:12 дээр тиймээс Бурхнаар сонгогдсон ариун хийгээд хайрлагчдын хувьд та нар өрөвч зүрх, инрэл, даруй дүлгөөн зан төвчээрийг өмсөө гэсэн байна. Тэгэхээр энэ бол тэ өмс гэж байгаа юм те биднэрт энэ бүх зүйл анхнаасаа ингээд төрдгөө гэсэн бас нэг илэрхийлэл байхгүй. Та нар энийг те хувцас өмсдөг шиг өөрсдөө энэ даруй дүлгөөн зан тэ өрөвч зүрх инэрлийг өөрсдөө та нарт өөрсдөө бий болгох тухай энэ дээр хэлсэн байна. Хэрвээ төвчээрийг өмс гэж хэлээгүй байсан бол тэ бараг энэ ишлэл байх шаардлагагүй шүү дээ. Яа тэгвэл бид нэр дотор угаасаа л тэ энэ бүх зүйл өгдөх байсан байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээс тэ хэрвээ танд ариун сүнс байвал энэ бүх зүйлстэй цаанаасаа гарч ирж болох баг. Гэтэ хэрвээ та тэ ариун сүнсэнд шууд дуулууртай байна гэдэг энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн хувьд бас хэцүү шүү дээ тэ. Тэгэхээр та энэ дарамт энэ сатааны эсрэг дайралтын өөдөөс тэ энэ бүх зан чанарыг өмсөөрэй гэж хүсэж байна. Амен. За тэгээ бидний хамгийн сүүл сурах зүйл бол Есүс бол таны гэр шүү те. Тэгэд одоо энэ кинон дээр те Одиссей гэдэг баатар дайнаа дуусгачаад гэрлүүгээ харахад 10 гаруй жилиг зарцуулсан тухай өгүүлдэг байхгүй юу. Тэгээ 10 гаруй жилийн хин ер нь 7 жил нь зөвхөн нэг арал дээр байсан ба. Яг тэгвэл тэр арал дээр зөвхөн амар тайван байсан ба. Тэр арал дээр нэг цэцэг идээд тэр цэцгэндээ ер нь зүгээр л ингээд мансуураад ингээд бусад те амьдралын олон зүйл санаа зовохгүйгээр зөвхөн зүгээр л тэр арал дээр байгаа нь өөрт нь юм амар тайван одоо юу гэдэг юунд ч санаа зовохгүйгээр амьдрах боломжийг өгсөн учраас тэр гэрлүүгээ буцах 10 жилийнхээ 7 жилийн зөвхөн тэр арал дээр өнгөрүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй заримдаа те та сүмдээ ирэхгүй байгаа нь тэнд амархан байж магадгүй баг. Тэ заавал те өглөө эртсөөл сүмдээ ирэх. Өнөөдөр ингээл те борготой шалбаагтай байхад ингээл сүмдээ ирэх бас амаргүй байсан байж магадгүй. Гэхдээ амархан байлаа гэд бас таны байх газар биш шүү гэдгийг энэ кино харуулж байгаа. Тэгэд энэ киноны төгсгөлтэй Одиссей эцсийн эцэст зорсоор гэртээ ирсэн ба. Тэгээ яг энэ Одиссей баатар шиг таны те ямар ч зовлон зүдгүүр туулсан илүү те амархан байдалд автаа те сүмдээ ирэхгүй байгаа Есүсээс холдсон бол те таны эцсийн зоригцыг Есүс байгаасаа гэж хүсэж байна. Амен. Тэгэд энэ зурган дээрээс харуул те та сүмдээ ирэхдээ зөвхөн энэ цуглаан гэдэг те газар ирж гинөө эсвэл та Бурхныг зорж ирж гинөө. Тэг энэ тав дээр те Есүс бол таны гэрээ гэсэн ба. Тэгэхээр та яг те сүмд шуулганд ирэхдээ үнэхээр яг те Бурхныг зорж ирж байгаарэ гэж хүсэж байна. Хэрвээ те лайваар үзэж байгаа зарим хүмүүс те цуглаандаа ирээгүй утсан бол үнэхээр таны те хамгийн сүүлийн цэг үнэхээр Есүс Христ тэгээд та бүхэн те цуглаандаа ирээд үнэхээр Бурхныг магтан алдаршуулах юутай өрөөлтэй бай. Амен.